Тийм. Бичсэн газар бодвол 7-8 жил яадаг вэ гэхээр зэрэг тэгэл өчиг өндөрлөөр контролтой хэтүүлчдэг. Одоо жигүүдээр төсөв суудаж арай өөр байдлаар явах. Яг солонгосын биологи мэдээлэлүүд явсан. ийм байгаа. За энэ онтооны юм дээр сайжруулах илүү асуудлууд маань эрүүл мэндийг зөвлөж ийм зүйлүүд маш их хийж байгаа. Яг бодоход найрын зөвлөгчийн цалингийн зардлыг өнөөдөр ингээд хатны ихээр зэрэг нийлээд 100 орчим сая төгрөгийн ийм асуудал нэмж байгаа. Ийм зүйл байна. Дараагийн яг зүйл шинэхэн банкны санхүүжилтээр жишээ хэмжээ байна. Тэр нь за хэвсэн ч бас нэг тандтай хэвтүүлчийн тул нэг 140-50 орны нийгмийн төрөч юм уу тэр маш их төлхөө өөрөө хийж өгдөг. Хэлж өгөх хэлээр зарлуудаар ингээд авсан байгаа. Бас энэ байгууллагын төлөө утгын баг нэг жижигхэн хойдлын салбар амтлага эрүүл мэндийн яамд бас тэрэмжтэй шийдэж байгаа юм. Өөрөө энэ өөрөө хэлсэн. Чихний автаад ингэж танилцуулах маягаар ер нь бол чих мод ингэж чих нь бас ажиллаж байна. Тийм байна. Өөрөө дурд явчих юм аа. Дөрөв хүн арсан. Одоо сэхэнээс хүн авах гэдэг гэж таних гот. Яг энэ сэхэн хүн. Аль хийсэн шүү дээ. хийсэн шүү дээ. Бүр ингээд моош одоо ингээд хийсэн бүх юм гараа явсан. Хөвчлийн шаардлагатай Зүрхлээ дутагдлалд орчихсон амьсгалын бүр удамжид савтаад улсын үнийг чирж ирээд явах юм цагаад нөгөө. Хүчтэй одоо Тэгээ энэ бол мохон тамир хийх гэсэн шүү. Мохон бариулбал цонх мохон. Тэрхний дутагдал илэрсэн апен орчихсон байгаа. Одоо гемодиализ үйлчлэгэнд яаралтай орох заалт гарсан. Орсон. Эмра компьютер хийлгэсэн дэлгүүгийн дэлгүүгүйд Өнөөдөр ямар ч байсан эрүүл мэндийн яамны сайд их хурлын гишүүн цэцэг сайдаа ирсэнд мөн бусад хилцсэн албадын дарга, засаг дарга тэгээд нийслэлийн иргэдийн төлөөлөгч мөнх чулуун дарга ирсэн таатай байна. Тэгээ газар дээр нь ирж бидний бас тулгамдж байгаа асуудлыг сонсоод бас зохиг төвшөнд бас хүргээд асуудлыг маань шийдэж байгаад бол тун таатай байна. Тэгээд ямар ч байсан бидний бас иргэдийнхаа болон нийгмийн эмнэлгийн ажилчдынхаа дуу хоолой сонсоод нэг тулгамдсан асуудлыг бол цаг тухайд нь бас шийдэх ёстой асуудлыг бас хэлж байна. Биднээс бас шалтгааллах бас юмнууд байна. Бас энэ бүхэн дээр бид нэ цааш анхааралтай ингээд ажиллана л гэж хэлнэ. Гэхдээ ямар ч байсан энэ иргэдээ сонсын аяны хүрээнд болон сайд болон энэ бусад хамгийн газар нийслэлийн хамгийн газрын хүмүүс иржээд энэ бидний тийм ээ анхан шат болон хоёр дахь шатны үйл ажиллагаатай танилцаад явж байгаадаа бол нэн таатай байна. Бидний тулгамдаад байгаа асуудлыг бас ингээд сонсоод бас зарим нэг нь дор бүртэн шийдээд зарим нь шийдчихэд зарим нь бол бодлогын төвшөнд болон хэрэгжүүлэх явуулах бичиг баримтын талын нь бидний яхад тун таатай байна. Манай дүүрэг маань сонгоо ярхан дүүрэг маань ер нь бол онцлог алсгалагдсан дүүрэг хүн ам ихтэй ядуурл ихтэй дүүрэг байдаг. Ерөнхийдөө манай хүн амын 315 мянган хүн ам гэж одоо тоологдсон байгаа. Одоогийн байдлаар яг 3 сарынхаа тоологдсон байгаа. Тэгээд жилээс жилд бол хүн ам ихсэж байна. Хотсос суурьшилт ихсэж байна. Тэгэхээр сонгоо айрхан дүүргийн маань бүсний хэмжээгээр хүн амын суурьшилт ихсэж байна. Иймээс манайх одоо тэгээд дээрээс нь ядуу ийм
дүүргийн хувьд бол ингээд анхаарад манай дээр ингээд хурж ирж байгаа бол сайд ирээд байсан. Одоо эрүүл мэндийн сайд маань ирээд ингээд биднийг сонсоод явж хахад тунтаатай байна. Өвчлөлтөө эргээд ер нь бол байлгүй яг хөө мэдээж эрүүл мэндийн болон хүн амынхаа тоогоор их. Тэгэхээр тоогоороо болон өвчлөл ихсээд явна. Хоёрт ядуурл байгаа учраас бас хүн ам маань ядуурл ихтэй болохоо имиж авч чадахгүй зарим өвчлөлтнүүд байдаг. Энэ бүхэн дээр бол өвчлөлт ихтэй манай дүүрэг. Та бүхэн маань сая сонсон байх манай дүүргийн 70-аас 73% нь бол дандаа гэрээ хорооллын хүмүүс байдаг. Гэрээ хороол байхаараа мэдээж хөрсний бохирдол, агаарын бохирдол энэ бүхэн маань иргэдэд болон өвчлөгч ихсдэг. Энэний журмаар бол цаашдаа арга хэмжээ агаад тэгээд нийслэлийн яамнаас бол эрүүл мэндийн яамнаас бол нийгмийн эрүүл мэнд жил одоо зарлагдчихж байгаа. Энэ нийгмийн эрүүл мэндэд бид нэлээд сайн ажиллана гэж бид нэр үзэж байгаа. За. Өнөөдөр Монгол Улсын засгийн газрын гишүүн эрүүл мэндийн сайд цогццэг хаан уул дүүргийн болон сонгон хайрхан дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллалаа. Энд бол сонгон хайрхан дүүрэг бол 300 гаруй мянган хүнтэй Монголын бараг хүн амын 10%. За хаан уул дүүргийн хувьд 170 гаруй мянган хүнтэй. Тэгээд тусламж үйлчилгээгээр нь танилцлаа. Дүүргийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцсан, нэгдсэн эмнэлгийн төвийн үйл ажиллагаатай бас танилцлаа. Тэгэхээр өнөөдөр бол тухайн дүүргүүдэд тулгамдаад байгаа асуудлуудыг нэлийн дэлгэрэнгүй танилцсан. Энэ чиглэлээр бол бас тодорхой үүрэг даалгавруудыг өгсөн. Тэгээд энэний дагуу бол эрүүл мэндийн ажилтнуудтай уулзлаа, тасаг нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа. Зарим одоо иргэдийн төлөөлөлтөй ч гэсэн уулзсан байгаа. Тэгээд цаашдаа одоо эрүүл мэндийн яамны зүгээс нийслэлээс тодорхой асуудлуудыг хамтран шийдэх дээр бас санал солилцсон. Мөн уулзалтууд бол тухайн дүүргийн удирдлагууд мөн нийслэлийн иргэдийн хорлын удирдлагуудаас ирж бас уулзалтанд оролцсон, хамтран ярилцсан байгаа. За ер нь бол сонгон хайрхан дүүргийн хувьд бол энэ жил хамгийн гол хүлээлттэй нэг ажил бол Азийн хөгжлийн хөнгөлөлтийн зээлээр тухайн дүүргийн загвар эмнэлгийг барих ажлыг эхлүүлэх ажил байж байгаа. Тэгээд дүүргийн хувьд бол эмнэлгийн тусламж үйлчилгээ бол нэлээд ачаалттай. Одоо 300 мянган хүний одоо эрэлт хэрэгцээг бол хангаж чадахгүй байгаа. Сонгон хайрхан дүүргийн хувьд бол тийм учраас энэ дээр бол нэлээд одоо дүүргийн жишг эмнэлгийг байгуулна. Хоёрдугаарт нь нийслэлийн зүгээс ч гэсэн энэ жил Туркийн Стамбул хотын буцалтгүй тусламжаар бас 3 өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг шинжилэн барих ийм ажлыг эхлүүлэхээр төлөвлөгөөтэй байгаа. За царцсан барилгууд бүгд хөдөлсөн. Гэмтлийн төлөнхийн төв бол Кувейтийн сангийн хамгийн сүүлийн шийдвэр гаргасан. Засгийн газрын тогтоол гаргаад шийдвэр гаргаад Кувейтийн одоо засгийн газар шинэ зохион байгуулагдсан учраас эцсийн шийдвэр нэрийг байсан. Мөн сая одоо сарын өмнө ирлээ. Ингээд төлөнхийн төв бол одоо ашиглалтанд орж байна. За Яарамгийн 300 орт Гэрэнтлогийн төв бол концессийн гэрээгээр явж байна. Ялангуяа 300 ортод концессийн гэрээнийх нь тендерийн нээлт нь болоод одоо өнөөдөр 16 чи өнөөдөр тийм ээ нээгдэж байна. За ингээд бүх төсөл хөтөлбөрүүд, олон улсын төсөл хөтөлбөрүүд бүгд зогссон байсан. Ялангуяа одоо энэ мэдээллийн технологитой холбоотой, захим эрүүл мэндтэй холбоотой Хятадын засгийн газрын хөнгөлөлтөө зээлээр явж байгаа хувайгийн төсөл бол бас зогссон байсан, хөдөлсөн. Ингээд бид нар нэг мэдээллийн шин технологийн системд ороод ирэх юм бол бид нар харилцан уялдаа холбоо бол тэрүүгээр шууд аваад явах юм боломжтой. За тухайлбал одоо эрүүл мэндийн хөгжлийн төвдөр Дэлхийн банкны төслөөр энэ мэдээллийн системийн платформ үүсгэсэн ийм том төсөл одоо орж ирсэн. Явж байна. Энэ төсөл бол эднийг нэгтгээд тэнд нь одоо бидний бүхэл одоо энэ мэдээллийг ялангуяа одоо энэ хамгийн орчин үеийн шаардлагад нийцсэн мэдээллийн технологиг эрүүл мэндийн салбарын хэмжээнд хэрэгжүүлэх ийм хоёр дахь шатны төсөл ороод ирсэн явж байна. Тэгээ энэ бүгд маань бол биднэрт бас энэ гараар хийх нөгөө эмч сувилагч нарын ачааллыг багасгах ийм боломжтой энэ төслүүд маань ингээд хэрэгжиж явж байгаа. За та бүхэн мэдж байгаа гемодиализийн тусламж үйлчилгээг төр хувийн хвшлийн түншлэлээр анх удаага Монгол улс засгийн газраараа шийдвэрлэж анх удаага хувийн хвшилд төр санхүүжилт өгч байна. За үүний үр дүнд одоо иргэд маань уруунаасаа
одоо ачаа авч хайсан юм шиг болж байна. За цусны хор тавдрыг бол амбулатороор үзүүлдэг насан туршдаа уудаг эмийн мөн төрөөс хариуцахаар болсон байна. За мөн түүнчлэн одоо бид энэ хөдөө орон нутгийн түргэн тусламжийн машиныг шаардлагатай байгаа бүх сумыг нийтдээ 70 орчим хувийн парк шинжилт хийж хангалаа. За мөн одоо өнөө маргаашгүй тендер зарлагдаад ингээ гарах гэж байна. Гэх мэтчлэн хэдийгээр одоо засгийн газар маань энэ хэцүү эдийн засгийн засгийг авсан ч гэсэн өнөөдөр эрүүл мэндийнхаа салбарт ялангуяа одоо эрүүл мэндийн яам бодлогынхаа төвшөнд бүхий л чадлаараа манай багийнхан ажиллаж одоо иймэрхүү амжилтанд одоо хүрээд явж байна. Манай эрүүл мэндийн салбарт ажилладаг ажлагчдын нийгмийн асуудал гэдэг бол маш том асуудал байдаг. Энийг бол одоо бид дандаа өөрсдийгөө золиосч нөгөө хүмүүсийн төлөө ажиллаж байсан. Одоо бид нэг дотгошоо харж энд ажиллаж байгаа ажилтан албан хаагчид эмч мэрэгчлүүдийнхаа цалин пүнлүү одоо энэ нийгмийн асуудал өвчин эмгэг дээр нэлээд анхааръя гэж бид 2 сарын аян зарлалцсан явж байна. Энэ аяны удирдамж бол гарсан энэ удирдамжийнхаа хүрээнд эрүүл мэндийн салбарын С вирусгүй одоо эрүүл мэндийн ажилчид гарнаа гэдэгт эргэлзэхгүй байна. Энийг бол одоо бид ханган нийлүүлэгч компаниуд буюу одоо санхүүжилт олох компаниуд руу саналаа өгсөн эхний саналууд бол биднэрт нааштайгаар хариу ирсэн байж байгаа. Ингээ яваад ирэх юм бол эрүүл мэндийн салбарын ажилчдыг эрүүл мэндийн даатгалаас өгч байгаа тэр 210 мянган төгрөгөнд багтаагаад өн төлөргүй эмчлэх ийм боломж байна.